Хай, өглөөний минь хүмүүс ингээд хаяа ирцэрчээрээ одоо тэг хичээл номтой хөвгт чи мэдээж өөрөө босоод хувцсунраа өмсөд нүр гараа аваад ингээд бэлдэх хэрэгтэй шүү дээ. Тэгжихэд таныг босдол би босгүй гэж юм шиг ингээд хажуу тоглоо сууж идэг. Тэгэд би өглөө жоохон өглөө зэгэнцээ. Өдөө том болчиход дандаа хамгийн маа хүнээр хэлүүлж ирэх ингээд. Өчигдөр орой болсон нэг юмны талаар яриа за. Ингэсэн. Өчигдөр би нэг фитнестэй йог хийгээд bijсэн жаа. Манай багш намайг магтсан байхгүй юу? Намайг баг огт магтдаггүй нэг багш үдээ. Бусдыг л ингээ сайн хийдэг хүүхдүүдийг л хүүхэд шиг. Сайн хийдэг хүмүүсийг л магтаад байдаг. Тэгээд намайг болохоор ерөөсөө хаа нэгтэй хичээгээрээ ч юм уу нэг тиймэрхүү хэлэл хайчтээ. Тэгч өчигдөр намайг хэлэхдээ ер нь сайн байна, тууштай байна. Тэгэд авьяастай юм байна гэж хэлсэн байхгүй хамгийн гол нь. Тэгэд би тэр үгийг яг сонсон үед ингээд яг нэг хөдөлгөөнөө ингээд барьсан. Хамаг хүлмүл ингээд амар ингээд чичирсэн яг гүрээсэн бичсэн чи тэр үгийг хэлсэн чи ягаад чи бүр ингээд сон санагдаад ингээд хөдөлгөөнөө алдаад онцсон байхгүй юу? Нурцсан. Тэг мангар юм шиг инээ түрээд цаа. Тэгэд багш би авьяастай юм бол юу л инээ хүртэл таргалах вэ гэтгсэн. Тэгсэн чи багш үгүй чиний таргалтчаа ерөнхий өгдөлтэй чи ямар ч хамаагүй штэ. Авьяастай гэхлээр л хамгийн сайн ингээд нугарч хамгийн сайн ингээд юм уян хатантай гэсэн үг юуроос биш. Ер нь би ингээд олон жил хэдэн зуун шавь сурагчид йог зааж өгч ихэд ер нь авьяастай өгөгдөлтэй хүн л тууштай байж чаддсан бэлээ гэтгэжиг байхгүй юу. Ихэнх тэгээд илүүдэл чинтэй хүмүүс ихэвчлэн жингээ хасгаж мөнгөө төлчдөг тэрэндээ ингээд өөрийгөө хүчилдэг. Тэгээд тэр нэг тийм яг зөв мотивац болж чадахгүй тодорхой хугацаанд л өөрийгөө айгүй их хүчлээ. Тэгээд тэрэндээ шантраад би ер нь сайн хийж чадахгүй юм байна. Болигээд ингээд болчдөг. Тэгээ төлбөрөө төлсөн болохоор өөрийгөө арайч өгөж авчирдаг. Тэгсэрнээ хийж чадахгүй дасгалуудаа ингээд амраа суучдаг. Ер нь тийм байдаг. Тэгсэн чинь чи бол ерөөсөө тэгдэггүй. Чадахгүй ч хамаагүй хийх гээл байдаг. Оролдоол байдаг энтергээд нэг тэгээд хэлсэн. Би гэхдээ яг өчигдөр өөрийгөө ойлгосон. Би тэгээд амандаа хальт баярлаа гэж хэлчихээ. Тэгээд дугаалцсан байхгүй юу. Тэгээд тэнд чинь надаас гадна бүр амар мундаг хийжигээ йогчд байгаа штий. Тэр дундаа би бол бүр хамгийн шалны альчуурна. Тэгээ тийм хүмүүсийн дэргэд намайг тгээ хэлж ирж надад нэг юм нэмэгдэхгүй тэр магтаалыг л ерөөсөө авч чадаагүй. Ер нь тэгээ өөрийгөө бодсон ч би ер нь магтуулж чаддгүй юм байлээ. Яг үндэ шүүмжлүүлж чадахгүй. Тэгэд өөрөөгөө дотроо хамгийн сайн мэдж байгаа болохоор гаднаас нэг ингээд миний бодолтой айхтар нийцээгүй бодлуудыг ер нь их тоодоггүй. Гэтэ одоо өчигдрийн л багшийн хэлснээс ботоор тэр хүн чинь мэрэгжлийн хүн шүү дээ. Юуг авьяас биш вэ? Юуг өгөгдөл биш вэ гэдгийг мэддэг. Тэгээд тэр хүний зүв байх бол минийхээс хамаагүй өндөр. Тэр хүний намайг хараад дүнсэн дүгэлт нь би өөрийгөө ботхоос хамаагүй өөр. Тэгсэн чи би нөгөө өөрийгөө бодоол би ингээл амарын бүдүүн гомьтой амар олон хөдөлгөөнийг ингээд дутуу хийгээд идэг хүл гар ингээл амар сайн нугларч хүрхгүй үндэ махандаа богдоод энтергээл дандаа өөрийгөө тэгж хардаг. Тэгсэн чи багш болохоор миний шал өөр юмнуудад төвлөрөөд ингээд намайг хардаг гэсэн байхгүй юу. Тэгээд би өчигдөр өөрийгөө ботсон. Би юу н яагаад ингээд магтаал шүүмж аль аль нь ерөөсөө ойлгож хүлээж авдаггүй юм. Хэдийгээр өөрийгөө дотроо өөрөө л хамгийн сайн мэдчихэгээ тэрийг заавал ингээ гадны хүчин зүйлийн нөлөөлөөс болоод өөрчлөх шаардлагагүй энтергээд боддгийн. Гэхдээ одоо төлөвчөдрийн жишээл гэхэд одоо мэрэгжлийн хүний дүгнэлт яаж бодсон минийхээс хамаагүй зүв байгаа. Тэгэхээр магтаалыг ч тэр шүүмжийг ч тэр ер нь зөв хүлээж авах хэрэгтэй байдаг байгаа байхгүй юу? Миний энэ чадвар аюул сул. Миний ягаад чинь дотроо нэг өөрийгөө хамгаалах нэг тийм сэтэл үсчээд аль аль нь ерөөсөө хүлээж авч чаддгүй. Ер нь тэгээд хүн шүүмжлэхгүй яахын тэмцдэг. Шүүмжлэлийг авчрахгүй яахын. Хүн чинь шүүмжлэлээр өөрийгөө застдаг, улам сайжирдаг. Ер нь тэгээд магтаалтчдээ хүлээж аваад өөрийгөө мотивацжуулаад хит ташууралгүй барьж авч чадах нь тэгэл хүний л ухаан штэ. Ягаад ч ингэхдээ би магтаал шүүмжлэлд хүлээж авч байгаа байдал маань ер нь жоохон буруу. Магтаал ташуураад хурдаа хасч гад идэг. Шүүмжлэлд унчих гадгүй худлаа яриад байна. Би яг гэдэг байдал дээр яг дотроо л нэг тэгдэггүй юм. Дотроо бол яг аль аль нь хамаатай бидэггүй юм.
Тэр нь ихтэй амар султал. Хүн чинь нөгөө хөгжих, сайжрах боломжтой алтай л байна гэсэн үг шүү дээ. За бичлэгээ энэ хүрээд ингэсгээ дуусгая. 大家好，我是188班的胡克。今天我给大家讲的是青字族的成员。青遇到了3点水，叫做青，组词清水、清早。青遇到了木字旁，叫做青，组词眼睛。眼睛。青遇到了虫字旁，叫做晴，组词青蛙、蜻蜓。青遇到了言字旁，叫做请，组词请坐、请客。青遇到了竖心旁，叫做情，心情、情意。青遇到了日本字旁，叫做晴天、晴朗。谢谢大家。大家好，我是188班的胡克。今天我选的数学题是第一个。小朋友们排队做操，从前往后数，小明排在第5；从后往前数，小明排在第7。认一认这一队有多少个人？然后呀，用小胖代替，红色的代替小明。从前往后数，所以放4个对吧？1、2、3、4，错了，3、4、5。后面有7个，所以要放6个，对吧？说小明排在第7个。6，然后让我们一起数吧。1、2、3、4、5、6、7、8、9、10、11，这一共有11个。谢谢大家。